жил болгоны 3 дугаар сард боловсрол соёлын спортын яамны харьяа боловсролын үнэлгээний төвөөс хөтөлбөрийн хэрэгжилтэд чанарын үнэлгээний судалгаа явуулдаг. За энэ судалгаа бол өмнөх жилүүдэд төөр маягаар тухайн сургуулиудаас тогтсон агуулгын хүрээнд тухайн анги бүлгүүдээс нь судалгааг авч үндэсний хэмжээнд нэгтгэж анализ хийдэг байсан. За энэ жилийн тухайд бол энэ үйл ажиллагаа нэлээд өргөтгөж Монгол улсын нийт сургуулиудын 9 дугаар ангийн агуулгын хүрээнд математик, монгол хэл, физик, англи хэлний хичээлүүдээр судалгаа хийгдэж байна. За мөн төвөр судалгаанд аймаг болгоноос 3 сургуулиудыг сонгож 3 сургуулийнхаа 10 дугаар ангийн сурагчид, за 3 дугаар ангийн сурагчдаас бас монгол хэл, математик, за мөн 3 дугаар ангиас дуу хөгжмийн хичээлийн хэмжлэнгийн шалгалтуудыг авч судалгаа хийж байгаа. За энэ гол зорилго бол боловсролын салбар хэрэгжиж байгаа цөм хөтөлбөрүүдийн хэрэгжилт маань мархуу түвшинд байгаа юм. Энэ үүн дээр мэргэжлийн зүгээс шинжилгээ судалгаа хийдэг. За энэ судалгааны дүгнэлтээс цаашдаа энэ хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд юундаар анхаарч ажиллах ёстой гэсэн юм зөвлөмж чиглэлийг гаргаж сургуулиуд хүргэж хэрэгжүүлдэг юм ажил байгаамаа. За энэ хүрээнд манай аймаг дээр бас боловсролын үнэлгээний төвөөс ажлын хэсэг ирж мөн аймагаас бас нийт сургуулиудад ажиллах багш нарыг ажлын хэсэг байгуулан сургууль зөвлөгөө өгч өчигдөр бас сургуулиуд нь хүргэсэн. Тэгээ өнөөдөр энэ бүх улс орон дээр нэгэн зэрэг эхэлж байгаа энэ судалгаа маань манай аймагт бас амжилттай явагдаж байна.